За бүгд нь шаббат минь дүргий. За бас хайрын баярын өдрийн минь дүргий. За өнгөрсөн 7 хоногт бид бүхэн таныг маш их үнээр худалдаж авсан юм а гэдэг тухай үзсэн, тийм ээ. Авраам, Исаак хоёрын түүх бол энгийн нэгэн түүх байгаагүй. Энэ бол агуу зөвгөнлүүдийн нэг байсан гэдэг тухай үзсэн. За энэ сургаал номлуудыг та бас YouTube дээрээс бүтэн үзэх боломжтой. Тийм учраас цаг зав гаргаад үзэж байгаарай. За өнөөдрийн хичээлээр бид бүхэн төгс хайрын тухай судлах бол. Окей. За тэгээ хамтдаа хэдүүлээ. Эзэн бурхнаас заримс сүсгуугаад залбирцгаая. Гайхалтай эзэн минь энэ сайхан цаг мөчийг бидэнд өгсөнд баярлалаа. Энэ цаг мөчид бид бүхэн таны ариун үгсээс судлах гэж байна. Тийм учраас та бидний оюун ухааныг нээж өгөөч гэж насагч. Ариун сүнсээ буулгаж өгөөч гэж насагч. Бидэнд юу ойлгуулахыг хүсэж байна? Түүнийг мэдүүлж өгөөч эзэн минь. Бид бүхэн өнөөдөр бас нэг алхмаар тань руу ойртсон тийм гайхамшигтай өдөр байгаасаа гэж хүсэж байна эзэн минь. Бидэнтэй хамт байгаа чимээ эзэн Есүсийн нэрээр гуйлаа. Амен. За Валентины өдөр эхнэр нь өглөө босоод нөхөртөө тэгж хэлсэн юм. За би урд шөнө маш гоё зүү зүүдлээ гэж хэлсэн. За юу зүүдэлсэн бэ гэдгсэн чинь. Үнэт чулуута тийм гоё зүйлтийг чи надад өгж ийн гэж зүүдлээ гэд нөхөртөө хэлж байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэж эхнэр нь асууж гин. Тэгсэн чинь нөхөр нь за би орой чи орой зүүднийхээ тайллыг орой олж мэдэх болно л гэдэг чинь. Эхнэр нь бөөм баяртай. Оо ямар гоё юм бэ. За яста үнэт эрдний чулуутай зөвлөлттэй болох юм да гэж бодоод. Тэгээд нөхөр нь ажилдаа явсныхаа дараа эхнэр нь өстө гэр орноо цэвэрлээл нүү бэлгээ авахтаа бэлдээл хамгийн гоё дээрээ тавиал. За ингээ орой уусан нөхөр нь ирсэн. За ингээ нөхөр нь ирсэн чинь нөхөр нь яг ингээд хүссэн ёсоор нь яасан. Хайрцагтай бэлэг аваад ороод ирж байна. Эхнэр нь баярлал ямар гоё юм бэ гэл. Тэгээд нөгөө хайрцгаа ингээл задлсан. Тэгсэн чи ямар бэлэг байсан гэж бодож байна. За эхнэрийн хүлээлт бол юу? Нөгөө үнэт эрдний чулуутай зүйл түлээгээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөхөр юу бэлгэлсэн бэ гэхээр зүүдний тайлал гэдэг ном бэлгэлсэн баг. Яагаад гэвэл өглөө нь нөхөр нь эхнэртэй хэлсэн байгаа шүү. За чи орой зүүднийхээ утга учирыг ойлгох болно гэдэг. Тэг эрэгтэй хүмүүс ийм жоохон төмөс байдаг шүү. За манай эмэгтэйчүүд бас жоохон ойлгоор. Уг нь эхнэр нь яасан зүйлд авч өхөндөө гэж бодсон шүү дээ, тий. Тэгсэн чи оройн нь зүүдний тайлал гэдэг ном аваад ирсэн. Тэгээ одоо ингэ зүүдлэх болондоо номоо уншаад тайллаа олох нь шүү дээ, тий. Манай эхнэр одоо л ойлгож байгаа юм тий. Жоо хожоо ойлгоод байдгийг. За өнөөдөр бол 2 сарын 14 буюу Валентины баяр гэж хэлдэг тий. Дэлхийд даяараа хайрын баяр гэж тэмдэглэдэг. За энэ бол бас их утга учиртай өдөр баг. Валентин гээд санвартан хүн байсан тий. Манай эртний 3 дугаар зуун хавцаа. За тэгээ тэр үеийн хаан нь бол залуу хүмүүсийг ялангуяа цэргийн насны залуучуудыг гэрлэхийг нь хориглочихсон байсан. За энэ үед нь яасан гэвэл Валентин гэдэг санвартан нууцаар тэр залуучуудыг гэрлүүлдэг байсан баг. Нууцаар тийм ээ. За хэрвээ яг уу тэр нь баригдах юм бол бүх асуудал болно. Тэгээд өөрөөр хэлэх юм бол тэр үедээ Валентин баригдаад шоронд хоригдсон. Тэр байтугай бүр цаазаар ахуулах ял авсан баг. Ингээд манай хүн шоронд хоригдож хугацаанд харуулынхаа тэр охинд сайн болсон юм уу яасан. Тэр охиндоо ингээд захиа бичдэг байсан юм байна л да. Тэгээд тэр охин ингээд хараагүй байсан гинэ. Тэгээд тэр охиндоо захиа бичдэг байсан. Тэгээ сүүлд нь нөгөө цаазлуулахаасаа өмнө захиан дээрээ чиний Валентинаас гэдэг ингээд захиагаа бичсэн. За тэр нь бол одоо бол бид нэр хэрэгэлдэг тий. Тэгээ явандаа яасан аюу гоё юм хайрын баяр болоод хувирцсан. Сарнаа шоколадны баяр болоод хувирцсан. За ууг нь бол яасан бэ? Санвартан цаазлуулсан өдөр байна шүү дээ. Маш амар өдөр байна шүү дээ, тийм ээ. Тэгвэл тэр хүн бол яасан? Хайр бол маш чухал юм а гэдгийг олон хүмүүст ойлгуулж өгсөн. Өөрөөр хэлбэл тэр залуучуудыг бүгдийн цэрэгт явуулж исэн бол оронд нь нууцаар гэрлүүлж исэн. Хайртай нь учруулж исэн, тийм ээ. Тэгэхээр маш онцгой үйл явдал болсон байх нэ. Өнөөдөр бид бүхэн төгс хайрын тухай үзэх болно. Хэд хэдэн зүйлийг бас ойлгосоо гэж хүсэж байна. Жинхэнэ хайр гэж юу вэ? Жинхэнэ хайр. Энэ дэлхий бол жинхэнэ хайрыг юу гэж үздэг вэ гэхээр мэдрэмж,
сэтгэл хөгдлөл, за эсвэл нэг нөхцөлтэй. Би чамайг ингэвэл чи намайг ингэ, чи намайг ингэвэл би чамайг ингэ гэдэг ийм нөхцөлтэй. Энэ бол энэ дэлхийн хайр. Харин Библиэлд хайрыг төвчээртэй, инэрэнгүй, уучлалдаг гэж зааж өгсөн байна. За хэдүүлээ түлхүүр ишлэлээр уншсан тийм ээ. 1-р Коринт номын 13 дугаар бүлгийн 4-дэр жинхэнэ хайрыг ингэж тодорхойлсон байна. Хайр төвчээртэй, инэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй, хайр бардамддаггүй, ихрэхдэггүй, зүй бус авиралдаггүй, хувиа боддоггүй, зэвүүцдэггүй, өс хураадаггүй, зүй бус юмд баярлдаггүй, харин үнэнд баярладаг. Бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хизээч дуустдаггүй. Жинхэнэ хайрыг маш гайхалтайгаар тодорхойлсон байна. Тийм үү? Жинхэнэ хайр. Тэгэхээр бид бүхэн жинхэнэ хайрыг 1-р Коринт номын 13-ийн 4-өөс 8 дээр бол олох боломжтой гэсэн. За хоёрт нь бид бүхэн уучлал гэж ямар чухал юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Уучлалгүй хайр бол удаан оршин тогтнох боломжгүй. Колосой номын 3-ын 13 дээр ингэхдээ нэг нэгнээ хүлцэж бие биенээ уучлж хэрв хин нэгэн чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нар эзэн уучлсны адил та нар бас бие бинийгээ уучлаа гэж хэлсэн. Тэгэхээр бие бинийгээ уучлах ёстой. Бие биенээсээ уучлал гуйдаг зоригтой байх ёстой гэсэн үг. Унаж байна. Хүчрхэг хүн уучлалт гуйдаг шүү. А мөхс дорой хүн, сэтгэл зүйн хувьд дорой хүн хүнээс уучлалт гуйж чаддаггүй. Харин хүчрхэг хүн бусдаас уучлалт гуйж чаддаг. За өчигдөр манай бага охин битээр бас муудалцсан. Манай хүн дэлгүүр орох болгондоо юм авах гэдэг байхгүй. Тэгэл бас нэг дэлгүүр орсон чинь ингээл нэг тоглооны өмнө зогсчоод юм аавна гэж гэрээр дүүрэн тоглоом. Тэгээ би нүг байнга юм авч өгсөөр байгаа. Тэгээ өчигдөр бас уурлаад. Тэгээ би жоохон ширүүхэн загинцсан байхгүй. Тэгээ ширүүхэн загинсан чинь манай хүн ч уйлаа явчихсан юм байна. Тэгээд жоохон ойлгосон бололтой. Аава уучлаарай гэж уйлаад. Тэгээ би чинь заав нь уучлсан гэд ингээд тэгээ надаас нэг юм хүлээгээд байгаа байхгүй. Дахиад аваа уучлаарай гэж уйлаад. Тэгээ би тэр юу хүлээгээд байгааг нь ойлгоод заавыгаа уучлаарай гэдэг. Тэгсэн чинь ингээд өөрөө тайвширч. Тэгэхээр яж надаас бас нэг юм уучлалт хүлээгээд нь шүү дээ тий. Ийм жоохон хүүхэд хүртэл төрүүлж надаас уучлалт гуйж байгаа. Яагаад уучлалт гуйсан? Би тоглоом нэгсэн дуучлаарай, муухай хаашаасан дуучлаарай гэж надаас уучлалт гуйж тий. Тэгээ надаас зөрүүлээд юу хүлээгээд байгаа юм гэхээр аав надаас уучлалт гуйчаасаа гэд хүлээгээд байгаа. Тэгээ би уучлалт гуйсан чинь сэтгэл нь тайвшраад тэгээ намайг тэрвэрээд үнсэж байгаа. Тэгэхээр хосууд бидний хувьд заримдаа бид бүхэн нэг нэгийгээ гомдоочдөг. Тэгээ бие биенээсээ уучлалт гуйж чаддаггүй. Уучлалт гуйж чадахгүй байна гэдэг маань тэнд өөрийгөө гисэн үзэл байгаад байна гэсэн. Эго гэж нэрлэдэг, тийм ээ. Эготой хүн бусдаас хизээж уучлалт гуйж чаддаггүй. Зоригтой хүн, хүчрхэг хүн өөрийнх нь буруу биш байсан ч гэсэндээ уучлалт гуйж чаддаг. Тэгээд тэр хоёрын харилцаа улам батчиж бэхждэг гэсэн. За нэгэн хос бол харилцаа нилээд муудаад тэгээд сэтгэл зүйчдэр очсон ба. Ингээд сэтгэл зүйчдэр очоод сэтгэл зүйчид тэр хосуудтай ярилцаад асуудал юу багыг тодорхойлж өгдөг, тийм ээ. За ингээд сэтгэл зүйч бол нэг даалгавар өгсөн. Тэрний юу гэхээр за та хоёр өнгөрсөн хугацаанд бие бинийгээ гомдоосон ямар нэгэн гомдол байгаа бол тэрийг одоо ингээд жигсаагаад бичээ гэж хэлсэн. За ингээд жигсаагаад бичсэн чинь залуу бол хоёр зүйлийг бичсэн байна. За энэ хоёр зүйлийг хатгалаад яваад исэн юм шүү дээ, тий. За гисэн чи эмэгтэй бол 27 зүйлийг жигсааж бичсэн. 27 зүйлийг жигсааж бичсэн. Тэгэхээр маш урт хугацаанд яасан бэ? Юм ингээд хоримтлуулаад бариад яваад байсан юм тийм ээ. За хэдэн 7 хоногийн өмнө бид бүхэн бас нэгэн цоочтой хаалганы тухай үзсэн ба. Бид бүхэн цоочтой хаалган дотроо тэр гомдол, зэвүүцэл, дургуйцэл тэр бүхнийгээ хийгээд ингээд цоожлаа хийчихдэг. Хүнд ч өгөхгүй, эзэн бурханд ч өгөхгүйгээр дараа хийчихдэг. Энэ нь бол явандаа бидний ихтгэлд нөлөөлдөг, явандаа эрүүл мэндийн төрөл сүргээр нөлөөлдөг тийм ээ. Тийм учраас биднэрт хин нэгний төлөө ялангуяа хайртай ханыхаа төлөө эсрэг ямар нэгэн гомдол байх ёсгүй гэсэн. Ялангуяа Христ итгэгч бид нар бүх тэр гомдлыг эзэнд өгч байх ёстой. Ингээ бидний зүрх сэтгэл дотор зөвхөн хайр байх ёстой гэсэн. Окей?
ямар нэгэн гомдол байх ёсгүй. Тэгэхээр энэ хоёр хосууд шиг биш. Харин яах нь вэ? Өө надад чи юу ч байхгүй юм биш үү? 0 гэдэг тоо байх хэрэгтэй байна шүү дээ. Юу ч байхгүй. Миний дотор зөвхөн хайр л байна гэдгийг харуулах хэрэгтэй. Эфес номын 4:32 дээр Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биенээ уучлан нэг нэгнээ инэрэнгүй уян зөөлөн сэтгэлээр ханд гэж хэлсэн. Бие биенээ уучлал. Хин шиг гэж байна. Эзэн Есүс та нарын гим нүглийг уучлсан шиг, таныг уучлсан шиг ахан дүүсээ хайртай ханаа уучил гэж хэлж байна. Уучил. За 3 дахь зүйл нь бид бүхэн нэг зүйлийг ойлгох ёстой нь эзнэр удирдуулсан гэр бүл болвол хамгийн бат бөх гэр бүл байдаг. Энэ дэлхий дээр байгаа гэр бүлийг бид нэр бяцхан диваажин гэж нэрлэж болно. Окей. Тийм учраас хэрвээ Бурхан танаа гэрийн тэргүүн байх юм бол танаа гэр бүл бүр аз жаргалаар бэлхэн гэсэн, тийм ээ. Өглөө босоод хамтдаа цайгаа уухтаа Бурхан талархаж залбирна. Орой унтахаас өмнө Бурхан талархаж залбирна. Ямар нэгэн асуудал бэрхшээл тулгархад бүгдээрээ гараа бариад гэр бүлээрээ тэр асуудлынхаа төлөө залбирдаг. Өөрөөр хэлэх юм бол танаа гэрт ариун сүнс бэлхнаа гэсэн. Баяр хөөр бэлхнаа гэсэн. Амен. Эзэн Бурханыг тэргүүнээ болгох үед эхнэр нөхөр хоёр Бурхан руу ойртох үед яадаг байх нь вэ? Эхнэр нөхөр хоёрын хоорондох зай бас ойртдог. Тийм учраас эхнэр нөхрүүд биечлэн ганцаараа өөрсдөө Бурхан руу ойртох ёстой гэсэн үг байна шүү дээ. Ингэх юм бол яаж вэ? Эхнэр нөхрийн харилцаа хүртэл ойртдог гэсэн. Дөрөв дэх чухал зүйл бол хайр болвол үйлдэл баг. Үйлдэлгүйгээр хайр гэдэг үг зүгээр хоосон үг болч тийм ээ. 1-р Иохан номын 3:18 дээр бяцхан хүүхдүүдээ бид үг хэлээрээ бус харин ажил үйлс үннээр хайрлцгаая гэж хэлсэн. Тэгэхээр хэн нэгэнд та хайртай гэж хэлж байгаа бол үйлдэл харагдах ёстой гэсэн. Тийм ээ. Үйлдэлийг бид нар юугаар харуулж болох вэ? Үйлчлэлээр харуулж байна. Тийм учраас бид бүхэн гэр бүлдээ тийм хамгийн багадаа бид хүн гэр бүлдээ үйлчлэх ёстой. Гэр бүлдээ үйлчилж чаддаггүй хүн танихгүй хүнд үйлчилж чадах уу гэдэг асуудал. Гэр бүлийнхаа хүнийг уучлж чадахгүй хүн танихгүй хүнийг уучлж чадах уу гэдэг асуудал. Тийм учраас бид бүхэн гэр бүлдээ үйлчилж тэндээс суралцсанараа харь хүмүүс ч гэсэндээ итгэвч бус хүмүүс ч гэсэндээ бид бүхэн үйлчлэх боломжтой болно гэсэн. За түрүүний гомдол гэдэг зүйл дээр нэг зүйлийг бас хэлэх юм марцсан байна. За гомдол хоримтлагдах үед хайр амьсгалж чадхаа байдаг гэж. Гомдол хоримтлагдах үед хайрд орон зай үлддэггүй байх нь шүү дээ. Тийм ээ. За ийм 5 практик алхам байгаа. За нэгт нь бол бид бүхэн өдөр болгон бие биендээ болон Бурханд талархах ёстой. Тэ баяа өөрөөсөө бас асуугаад үзэр. Хизээ би хамгийн сүүлд хэн нэгэнд баярлалаа гэж хэлсэн бэ? Хизээ би хамгийн сүүлд талархлаа илэрхийлсэн бэ гэд өөрөөсөө бас асуугаад үзээрэй. За хоорондоо гар барьж Бурхан тань залбирах. За уучлаарай гэдэг үг таны аман дээр бэлэн байж байгаасаа гэж хүсэж байна. Хэдий таны буруу биш байсан ч гэсэндээ уучлаарай гэдэг үгийг хэлэх зүрх зоригтой байгаасаа. За нэгэндээ хэлдэг хайр нэгнийхээ хайрын хэлийг ойлгох хэрэгтэй, тийм ээ. Танаа одоо хайртай хүн чинь ямар хайрын хэлтэй вэ гэдгийг ойлгох нь. За 7 хоногт нэг удаа чанартай цагийг өөрсөндөө зориудаар гаргаж явах хэрэгтэй. За өнөөдөр бол бид бүхэн үдээс хойш хосуудад зориулсан гоё баяр тэмдэглэж байгаа. За тэр бол хосууд бие биендээ чанартай цагийг гаргах боломжийг нээж өгч байгаа гэсэн, тийм ээ. За тийм учраас энэ 5 алхмыг бид бүхэн хэрэгжүүлснээр хайртай хантайгаа ойрхон байх боломжтой байна гэсэн. За Эфес номын 5:25 дээр нөхрүүдээ Христ чуулганыг хайрлаад түүний төлөө өөрийгөө өгсөний адил эхнэрүүдээ хайрл гэж байна. Христ чуулганыг хайрладгийн адил эхнэрүүдээ хайрлж халамжил гэж хэлсэн байна, тийм ээ.
За та бүхний санаж байгаагаар Ник гэдэг үнийг таних бах. За энэ хүн болвол төрхтөө гар хүлгүү төрж исэн. Тэгээд нас биенд хүртлээ бол нэлээ хэцүү замыг туулсан ба. 10 нас хүрээд 10 нас хүрэх үедээ бүр амиа хорлооч гэсэн бодол үүрт нь орж ирж ирсэн. Тэгээ 13 настайдаа Библийг уншаад тэгээ Библиэлд байсан сохор хүний түүхийг уншаад Бурхан энэ сохор хүнд амьдралын зориг өгсөн юм чинь гаргүй хөлгүй надад хүртэл амьдралын зориг өгөх юм байна гэдгийг ухаарсан байна. Ингээд өөрөө нэг жижигхэн юм нөгөө юутай байхгүй. Одоо тэрийг өөрөө drumstick гэж нэрлэдэг. Өөрөө жижигхэн юм хөлтэй. Тэрнгээр ингээд айгүй их юм хийдэг. Тэгээ нэг удаа гэртээ байж байгаа тэр хөлөө ингээд гимтээчилтэй. Тэгснээ Бурхан талархах сэтгэл төрсөн гинэ. Хүүш би чинь байхгүй юмныхаа төлөө Бурханд гомдлоод байсан чинь надаа юм байсан юм байна штэ. Тэгэхээр би эннийхээ төлөө Бурханд талархах ёстой юм байна гэж хэлсэн. Ингээд Ник яасан бэ гэхээр амьдралынхаа туршид тэр цаг мөчөөс ойлгосноос хойш 10 сая гаруй хүнд Бурханы мэдээг түгээсэн байна. Харин та 10 сая гаруй хүнд. Бүр телевизээр 2.5 тэрбум хүнд Бурханы сайн мэдээг түгээсэн байна. Тэгэхээр Бурхан яасан бэ? Тэр хүнд зоригтойгоор ийм зүйл болсон байх юм шүү дээ, тийм ээ. Тэгээ гайхамшигтайгаар Бурхан түүнд нэгэн хайрыг илгээсэн тэр бол Кани байсан. Тэр үед Каниг Никийг сонгоход маш олон хүмүүс Каниг гайхаж байсан. Яагаад Ник гэж? Маш олон гой залуучууд байхад яагаад чи Никийг сонгож байгаа вэ? Маш олон хүмүүс эргэлзэж ирсэн. Ялангуяа гэрийнх нь хүртэл. Гэтэл Кани юу гэж хэлсэн бэ гэхээр би түүний гаднах төрхийг хараагүй маа. Би түүний зүрх сэтгэлийг харсан гэж хэлсэн. Учир нь түүний дотор төгс хайр байна гэдгийг Кани ойлгосон байна. Тэгэхээр хайр гэдэг бол төгс нэгнийг сонгох биш. Харин яаж вэ? Учир дутагдaltaй нэг сонгоод төгс хайраар хайрлах явдал. Анзаарч байна. Хүн бүхэн алдаа дутагдaltaй. Тэгэхээр хайртай ханыхаа тэр алдаа дутагдлыг нь ойлгож, тэрийг нь хүлээн зөвшөөрж, тэр алдаа дутагдaltaй нь хайрлах явдлыг төгс хайр гэж нэрлэдэг юм гэсэн. Амен. Тэгээ хэдүүлээ хамтдаа 1-р Коринт номын 13-ийн 4-8-ыг хамтдаа уншицгаая. За 1 2 3 И. Хайр бол төвчээртэй, инэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зам гаргадаггүй, ихрэхдэггүй, зохирсгүй, авиралдаггүй, өөрийнхийг ирдэггүй, ууралдаггүй, муутай тооцоо хийдэггүй, зөвхт бус байдалд баярлдаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг даалдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдийг найддаг, бүгдийг тэсвэрлэдэг, хайр хизээж дуустдаггүй. 1-р Коринт 13-ийн 4-8. Тэгэхээр энэ ишлэлийг та бүхэн бас байнга санаж байгаасаа гэж хүсэж байна. Бид бүхэн заримдаа хайртай хандаа уурлах, бухимдах, гомдох тийм тохиолдлууд байдаг. За тэр болгондоо нэг нэгнээсээ уучлал гуйж чаддаг зүрх сэтгэлтэй байгаараа тэрийг мөн Бурхан даатгаж залбирдаг тийм зүрх сэтгэлтэй байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ хэдүүлээ хамтдаа Бурхан нандан залбирцгаая. Агуу төгс хайрын эзэн Бурхан минь, таны хайрыг бол юу тааж төсөөлшгүй, юу тааж зөөрлөшгүй билээ эзэн. Учир нь та гэм нүгэлдээ бидний төлөө цорын ганц хүүгээ өгч бидэнд мөнх амийг өгсөн эзэн. Тэр агуу гайхамшигтай хайраар бид бүхэн бие биенээ хайрлахыг хүсэж байна. Бие биенээ уучлахыг хүсэж байна. Бие биенээ мөн дэмжихийг хүсэж байна эзэн. Эзэм тэгээ бид бүхний зүрх сэтгэлийг тэр төгс хайраар дүүргэж өгч байгаа танд маш их баярлалаа. Ирэх өдрүүдэд бид бүхэн таны хайрыг бусдад харуулахыг, мэдрүүлэхийг хүсэж байна эзэн. Тийм учраас та бидэнтэй хамт байгаач. Энэ бүхний эзэн Есүсийн нэрээр залбирanгуул. Амен. За тэгээ хэдүүлээ хамтдаа жинхэнэ хайр гэдэг дууг хамтдаа дуулцгаая.
Жинхэнэ хайр бол үргэлж төвчээртэй. Жинхэнэ хайр бол зөөлөн сэтгэлтэй. Жинхэнэ хайр муу санаагүй. Жинхэнэ хайр бол сайхаж ирдэхгүй. Жинхэнэ хайр бол бүхний халхалдаа. Жинхэнэ хайр бол гэж найдаж төсвөрлөө. Жинхэнэ хайр бол өөрчлөгдөхгүй. Яар хайртай итгэвэ. Энэ дэлхийн үрд мөнхийн тайван бай. Хайрлаач найдаж итгэхээ. Хамгийн агуу хайр билээ.